За сайн байцгаана уу. За энэ удаад бид смарт баланс санхүүгийн системийг хэрхэн суулгах талаар видео өргөж байна. За танд смарт баланс системийг авсан тохиолдолд суулгах заавар мэйлээр ирнэ. За энэ суулгах заавар байна. Welcome to smart balance гэсэн ийм арчигтай мэйл ирэх ёстой. За смарт баланс систем тухайн таны компьютер дээр суулгахын тулд за таны компьютерийн үйлдвэрлэлийн систем Windows 7 болон түүнээс дээш хөлбөр дээр байх шаардлагатай байгаа. За Windows 7, 8, 10 гэх мэт. За Windows XP хөлбөр дээр бол ажиллахгүй. За смарт баланс систем нь бол компьютерийн бол өндөр үзүүлэлт бол шаардахгүй. За 1 ГБ-ийн RAM-тай компьютер дээр бол боломжтой ажиллаж байна. За энэ заавар дээр бол одоо энэ 3, 4, 5 дээр ийм 3 линк явуулсан байгаа. Та энэ 3 линкэн дээр дараад татаж авах шаардлагатай. За одоо ингээд харна гэсэн ингээд. За хоёр дахь дээр энэ. За ингээд таны браузерын доор бол одоо ингээд энэ 3 панел ингээд татагдаж дуусахыг таавал. За татагдаж дууссаны дараа бол та энэ 4 болон 5 дахь програмуудыг бол инсталл хийж суулгах шаардлагатай. За энэ доор ийм одоо анхааруулга ийм зарим юм дээр бол гарч ирж магадгүй. За энэ тохиолдолд бол та энэ хажуудлын жижиг сум дээр нь дараад keep гэдэг үгэн дээр дараарай. За ингээд амжилттай татаж дууслаа. За энэ таны татсан програмууд бол энэ таны компьютерийн энэ download хэсэг рүү орно. За ингээд татаж дууссаны дараа хамгийн эхлээд энэ .NET 4.5 гэдэг инсталлыг суулгана. За энэ инсталл маань одоо миний компьютер дээр суудсан учраас за аль хэдийн суусан маань гэдэг юм хэлж гарчлаа. Суугаагүй бол ингэж суучихна. За одоо үүний дараа смарт баланс гэдэг энэ хэсэг инсталл болгоно. За энэ пассворд бол таны мэйлээр заавар дотор байгаа. Ер нь бол next тэгэл дараад болно. Суулгах үед. За ингээд суугаад дуусчлаа гэсэн үг. За тэгэхээр таны дэлгэцэн дээр смарт баланс гэдэг за ийм програм гараад ирнэ. За энийг та ажиллуулна. За зарим компьютер дээр тухайн одоо Windows-ийн хэрэглэгчийн админ ирэхгүй энгийн хэрэглэгч байх тохиолдолд дараах тохиолдол хийж өгнө. За энэ дээр маусныхаа баруун төвчийг дараад properties гэж ороод
За энэ compatibility гэдэг энэ хэсэгт run administrator гэдэг энэ сонголтыг хийж өгнө. Энэ програмыг админ ихээр ажиллуулна гэсэн. За ингээд боллоо. За ингээд програм руу оръё. За ингээд програмын нэвтрэх хэсэг нэгдсэний дараа та хамгийн эхлээд компанийнхаа баазуудыг үүсгэх шаардлагатай. За бааз үүсгэхийн тулд та энэ зүүн доод боломж байгаа энэ товчон дээр дарна. За энд бол та компанийнхаа баазуудыг үүсгэнэ. За ингээд таныг дөнгөж суулгасны дараа бол ингээд хоосон гарч ирнэ. За тэгэхээр та энд бол одоо компанийнхаа нэрийг бичих ёстой. За компанийнхаа нэрийг бичээд за энэ бааз гэсэн хэсгээр нь энэ нэмэх тэмдэг дээр нь шинэ бааз үүсгэх гэдэг товчийг гаргах ёстой. За энэ дээр дараад та одоо хадгалах баазынхаа замыг зааж өгөх ёстой. За ерөнхийдөө D дискэн дээр үүсгүүлэх аюулгүй. C диск чинь форматлагдаад байдаг учраас C дээр баазынхаа замыг зааж өгөх юм бол одоо өвдлөө алдах аюултай гэсэн. За D дискэн дээрээ за энд за энд та ингээ фолдер зааж үүсгээд за одоо юу гэдэг database за энд одоо доллар за ингээд энэ компанийнхаа баазыг ингээд үүсгэх. За та энд хэдэн ч компани бааз үүсгэж болно. Мөн адил компанийнхаа нэрийг бичээд за энэ хэсгээр нь шинэ бааз үүсгэх гээд за одоо энэ дөрвийн зам гараад ирэх энэ зам дээрээ за гэх мэтчлэн ингээд та доошоо олон бааз үүсгэх боломжтой гэсэн. За ингээд энийг хадгална. За хадгалсны дараа та нэг одоо аль компаниар нэвтрэх вэ гэдгийг ингээд сонгоно. За түлхүүр рүү оруулна. Түлхүүрүүд маань заавар дээр байгаа. За ингээд нэвтрэх үед бол эхний удаа нэвтрэх үед лицензийн алдаа өгнө. За энд бол та лиценз авах хүсэлт гэдэг энэ товчийг дарж лиценз авах хүсэлтээ бүгдж явуулах шаардлагатай. За та энд болохоор компанийнхаа нэр, өөрийн ов, нэр, имэйл хаяг, утсаа бичиж өгнө. За гэх мэтчлэн бөглөөд хүсэлт явуулах гэдэг товчийг дарна. За энэ хүсэлт маань биднэр дээр ирж танд бид нар мэйл хаягаар лиценз файл явуулна. За үүний дараа та тэр лиценз файлыг за энэ лиценз файл гэдэг хэсэгт сонгон
зааж өгнө. За энэ download дотор таны лиценз файл байгаа. Энэ файлыг татаад оруулна. Баталгаажуулах. За ингээд лиценз файлаа програмд оруулсны дараа програм руугаа нэвтрэх боломжтой болно. За баярлалаа.